Тэмээ санаа хүмүүстээ соёлын үеийн үндэсний төв Старлизийн хамтран бүтээгдэж буй ухаан цонхоор нэвтрүүлэг маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн үлгэр унших багшаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуу оруулагч Инх Туяа агш маань бидэнд хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Амар байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр манай багшийн үлгэрийг сонсохоор Баян зүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн ахлах В бүлгийн уран бэлэг багштай 4-5 настангууд ирсэн байна. За баярлалаа хүүхдүүдээ. Өнөөдөр багш нь та нарт Монгол ардын үлгэр эрхийн мэргэн гэдэг үлгэрийг ярьж өгөх гэж байна. За хүүхдүүдээ эрхийн мэргэн үлгэрийг мэдэх үү? Мэдэн. Оо за. Эмээ өвөө нь ээж аав нь уншиж ярьж өгчээсэн байх нь тийм үү? За бүгдээрээ үлгэрээ сонсцгоё. Эртээ урдын цагт энэ дэлхийд 7 нар мандаад ган гачиг болоод газрын хөрс улайсч ус мөрөн ширгээд ургамал мод хатаад амтэн хүн халууцаад адуу мал харангадаад байд суухын аргагүй болж гинэ. Хүүхдүүдээ дэлхийд хэдэн нар байдаг вүлээ? Нэг нар. Өө зүйтэй. Тэгвэл үлгэрт энэ дээр үед 7 нар байсан байх нь тийм үү? Тийм. Тэгтэл тэр нутагт эрхийн мэргэн гэдэг харснаа харавдаг, харавснаа ондог, хавтай мэргэн харваач байж гинэ. Гэтэл нутгийн ард түмэн харваач дээр очиод энэ олон нарыг харваад устгаад өгөөч гэж гуйж гин. Гэтэл мэргэн харваач эрхийдээ эртээ, элгэндээ цөстэй, залуу халуу настай хүн болохоор мэргэн харавдагтаа ирдээд 7 нарыг би 7 сумаар нэг л харвна. Хэрвээ онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагад өвс идэхгүй амтан болоод харанхуй нөхөнд амьдрна гэж ам алдаж тангар хийж гинэ. За тэгэхээр хүүхдүүдээ мэргэн харваач маань 7 нарыг 7 сумаар буюу тийм ээ нэг нарыг нэг сумаар харвна гэж өөртөө бардаж, эрдэж ам тангараг өгсөн байна тийм үү? Тийм ээ. Тэгээд дорнтоос өрнөд хүртэл огторгойд суварсан 7 нарыг зүүнээс нь харваад эхэлж гинэ. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар шагааж шившиж байтал хараацаа шуу урдуур норж халахлаад харваад орхисон чинь хараацайн сүүлийг сэт онсон учраас алтан хараацайн сүүл 2 салаа болсон гинэ. За хүүхдүүдээ алтан хараацаа гэдэг шуу мэдэх үү? Мэдэн. Салаа сүүлтэй байх нь сүүлийг нь мэргэн харваач онцгсон байх нь тийм үү? Эрхийн мэргэн харваач. Оо зүйтэй эрхийн мэргэн харавчсан байна шүү дээ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур барс хэд далд орчхож гинэ. Эрхийн мэргэн харваач хараацаа шууг садаа боллоо гэж уурлан харцаг алга мориороо хөөж алах гэсэнд морин харваачтай хэлж гинэ. Үдшийн харуй бүрийгээс үүрийн гэгээ ортол хөөгөөд хараацаа шууг би гүцэхгүй бол хөлмөчийн минь огтлоод хөдөө газар хаяарай. Би эмээлт морио байгаад энхэл тунхал газар амьдрах болно гэж ам тангараг өгч гинэ. За хүүхдүүдээ үдшийн бүрийгээс үүрийн гэгээ орох гэдэг ямар хугацаа вэ? Өглөөнөөс оройноос өглөө хүртэл тийм ээ. Харанхуй шүнжин шувууг хөөнөг гэж хэлсэн байна. Хараацаа шувууг хөөгөөд хариугүй гүцхийн даваан дээр хараацаа шувуу хаашаа ч хамаагүй хальт болт үсрээд арай гүцэгдэлгүй зүгтсаар үүрийн гэгээ хөрөгч гэж гинэ. За хараацаагаа хөөсөр байтал хүүхдүүдээ өглөө болчихсон байна тийм үү? Харуулж чадсангүй. Гэтэл эргийн мэргэн уурлаад харцаг алга мориныхон урд 2 хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг дааг болчихсон гинэ. Алаг дааг гэдэг амтхан мэдэх хүүхдүүдээ? Мэдэн. Оо за урд 2 хөл нь богино байдаг тийм үү? Тий. Алаг даагны урд 2 хөл богино байдгийн учир тэр юм гинэ. Бас хараацаа шувуу үдшийн хариу бүрийгээр морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нэстгэн намайг гүйцэх үү гэж доогълж байгаа нь тэр гинэ. За хүүхдүүдээ дооглон гэж юу гэсэн үг лээ? Шоглон тий. Шоглон гэсэн үг тийм ээ? Аха. За сайн байна. Эрхийн мэргэн өөрөө эр хүний ам тангаргийн ёсоор эрхий хуруугаа огтулж, эр хүнээ байгаад хар ус уудаггүй, хагад өвс иддэггүй таруу болоод харанхуй нөхөнд амьдрдаг болсон гинэ. Тарууны хөлийн сарвуу дөрв байдаг нь
Үүнээс болсон гин. Тав байсан чи яалаа хүүхдүүдээ эрхий мэргэн эрхий хурууга тасалсан учраас 4 хуруутай. Тэгээд таруу маань 4 хуруутай байдаг байх нэ. Бас эрхий мэргэн харваач таруу болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харуuna гэж өглөө орой нарнаар нүхнээсээ гардаг болсон учир тэр гинэ. За хөдөөд хээр хүүхдүүд минь тарууга өглөө орой нарнаар л гарч ирдэг байх нь тийм үү? Тэр нь ямар учиртай вэ? Харваач байхдаа нарыг харуuna гэж бодоод өглөө оройдоо гарч ирдэг байх нь. Таруунд мөн хүн мах гэж хүн идэж болдгүй мах байдаг байх нь. Тэр нь эрхий мэргэний мах учраас гинэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар нь эрхий мэргнээс айгаад уулын цагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон гинэ. Одоо хүүхдүүдээ тэнгэрт маань нэг нар байгаа тийм үү? Тэр маань 7 нараас эрхий мэргэн 6-ыг нь харавчихсан. Үлдсэн нэг нар маань уулын цагуур орчихсон учраас өдөр шөнө ээлжилдэг болсон юм байна хүүхдүүдээ. За үлгэрээ ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон. Оо сайн байна. Үлгэрт маань 7 нар байгаад өнөөдөр тэнгэрт яагаад нэг нар болсон бэлээ? Эрхий мэрсэн аргасан. Оо зүйтэй. Эрхий мэргэн 7 нарнаас 6-ыг нь харваад өнөөдөр бидэнд нэг нар үлдсэн байх нэ. Хүүхдүүдээ 7 дахь нарыг харвах гэж байтал урдуур нь ямар шувуу орж ирээд харуулаагүй лээ? Хараацай шувуу сайн байна. Хүүхдүүдээ Монгол ардын үлгэр маань хүүхэд багчууд та бүхний маань хүмүүжил оюун ухаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг сургамж дүлгэрүүд байдгаараа онцлогтой байдаг юм аа. Хүүхдүүдээ өнөөдөр сонссон эрхий мэргэний үлгэрээ ээж аав эмээ өвөөтэйгөө дэлгэрэнгүй ярилцаарай. Манай нэвтрүүлэг дараагийн булангаараа үргэлжилж байна. За хүүхдүүд бид нар өнөөдөр ямар үлгэр сонссон бэлээ? За эрхий мэргэн харваачийнхаа тухай дүрслэг урлагийн хичээл дээр бүгдээрээ багштайгаа хамтарсан бүтээл хий. За одоо тэгвэл бүгдээрээ дүрслэг урлагийнхаа хичээлийг эхлэе. Багш нь материал тарааж өгнө. Бүгдээрээ хамтраад үлгэрийнхаа бүтээлийг хийцгээе. За ингээд хэлээд цавраад ингээд бүрэн хэлнэ. За хүүхдүүд энэ ямар юм хийж байна би? Эрхий мэргэн харваач хийж байна. Сая засвар литээр дээлийнхэн бүсийг хийлээ. Одоо нүүрэнд нь юу дутуу байна? Ам хамрыг хийгээгүй байна тий. За тэгвэл одоо ам хамрыг хийнэ. Нуруунд дээр нь байдаг юм юу гэдэг юм бэ? Имэйл хийн шүү дээ. За имэйл гэс хийгээд за болсон. За энэ нэлээ марин хийсэн. За морин дээр ядаг энийг юу гэдэг вүлээ? Имэйл юм хийсэн. Энэ болохоор ямар амт юм бэ? Таруу гоё шүү дээ. Энэ юу вэ? Хараацаа шувуу нисээд урдуур нь орсон шүү дээ. Тэгээд хараацаа шувууны сүүл нь ямар болсон бэ? 2 сардаа болсон байна. За өөр юу хийсэн байна? За 7 нар хийсэн. Хүүхдүүдтэй баяр хүргэе. За өнөөдөр хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.
Хүүхдүүдээ дараагийн улирын цагаараа эргээд уулзцгаая. Баяртай хүүхдүүдээ. Баяртай. Баяртай.